Өнөөдөр хүний эрхийн өдөр тохиож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 1948 оны 12 дугаар сарын 10-нд хүний эрхийн түгээмэл тунхаглалыг сойрхон баталснаар жил бүрийн 12 дугаар сарын 10-ны энэ өдрийг олон улс даяар хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж заншсан байдаг. Хүн бүр төрхөөсөө эрх чөлөөтэй нэр төр эрхийнхээ хувьд адил тэгш байна. Хүн бүр энэ тунхаглалд заасан бүхий л эрх чөлөөг арьс, яс үндэс, арьсны өнгө, хүйс зэргийг үл харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Хүн бүр амьд явах эрх чөлөөтэй байх, халдшгүй дархан байх хэрэгтэй гэж заасан байдаг. Монгол улсын хувьд энэ өдрийг ардчилсан хувьсгал эхэлсэн өдөр гэж үздэг. Анх 1989 оны 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын соёлын төвийн гадна талбайд анхны цуглаанаа хийж Монголд олон намын улс төрийн систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийн хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, мөн улс төрийн хэлбэлзэлтийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлж байсан түүхтэй юм а.